хамтдаа залбирах хэлцгээе. 기도하겠습니다. 거룩하신 하나님, 하나님의 은혜와 사랑을 진심으로 감사드립니다. Ариун их эзэн минь таны хайр болон таны нэгүүлсэл талархъя. 저희들에게 이렇게 하나님의 말씀을 배울 수 있는 기회를 허락해 주신 것을 진심으로 감사드립니다. Эзэн минь та биднэрт таны үгийг сонсох нандин боломж өгсөний төлөө танд талархъя. 늘 항상 하나님과 교통하는 저희가 되게 해주시옵소서. Эзэн минь бид үргэлж тантай хамт байдаг, тантай хамт авах. 또 이 시간에도 하나님께서 함께하여 주시고 또 부족한 종과 또 통역하는 우리 사모님 하나님 붙들어 주시옵소서. 예수님의 이름으로 기도드립니다. Эзэн минь та энэ цагт таны хүмүүстэй хамт байж өгөөсэй. Та өдөр толтгой. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 네. 네. 오늘 이사야 30장입니다. За хэд л өнөөдөр Исая 30 дугаар бүлэг орох юм байна. 네. Исая 30 дугаар бүлэг. 네. 이사야 30장은 바른 길입니다. 바른 길. 바른 길로 행해야 된다. Өнөөдөр ивэл Исая 30 дугаар бүлгийн сэдэв болохоор за зөвийн зав гэсэн сэдэв байна. 에, 1절에 보니까 Угнаа сэдв нь юу гэсэн бэ? Зөвийн зав гэсэн. 1절에 보니까 여호와께서 말씀하신다. 화 있을 것이다. 반역하는 자식들아 말씀하셨어요. Адилхан 30 дугаар ишлэгийг харъя. 30 дугаар ишлэгийг нэгийг харах юм бол хөөрхөн өвөлтөй хүмүүсээ гэж ингэж хэлсэн. 목소리가 잘 들렸다가 잘 안 들렸다 그러는데요. 저희 목소리요? 네네네네. 네. 반역하는 자식들은 누구를 가리키는 건가요? За одоо энэ дээр болохоор хөөрхөлтэй хүмүүс гэж хэлж байгаа тийм. Энд хэнийг хэлж байгаа гэж бодож байна мөн ахаа? 네, 유다 백성들입니다. 하나님 백성들을 말합니다. 유다чуудыг хэлж байна тийм. 유다 буюу Бурхны ард түмнийг хэлж байгаа гэсэн үг байна. 반역이라고 하는 것은 배신하는 거죠. За одоо энэ болохоор юу тий за дуулуургүй хүүгүүд гэж хэлж байгаа тий бас тэн дээр болохоор нэгсэндээ үгийг нь үл тоосон гэсэн утга тий энэ үгийг үл тоосон хүмүүс 너희가 계획을 시행하나 나로 말미암지 않고 조약을 맺을 때에도 내 영으로 하지 않는구나. 그들은 죄에 죄를 더할 뿐이다. 말씀하셨습니다. За тэднийг бас юу гэсэн гэхээр та нар төлөвлөхдөө надгүйгээр төлөвлөгөө зохиодог. Тэгээд ямар нэгэн зүйл зохион байгуулсан ч гэсэндээ миний сүнсний оролцоогоор хийдэг штэ гэж ингэж хэлсэн. 무슨 계획을 시행했을까요? 어떤 조약을 맺었을까요? За тэд нэр харах юм бол ямар төлөвлөгөө зохиож те ямар одоо зүйлийг зохион байгуулсан болоо юу хийж хийсэн болоод ингэж болоо. 이게 이제 하나님께서 보실 때 반역이라는 건데요. Энийг болохоор бурхан харахтаа бурхан үгээр хийсэн зүйлсүүдийг дуулуургүй гэж хэлсэн те. 네, 하나님을 의지하고 하나님 섬기는 백성들이 저 남쪽에 이집트를 섬기고 이집트를 의지했어요. Тэдний яс гэхээр одоо тэр өмнөдөд байсан өөрсдийн уул нь бурханых нь те бурханы хүмүүс гэхдээ бидний яс гэхээр өмнөдөд байгаа Египтэд ингээд найдвар тавиад Египтэд үйлчлэхээр төлөвлөсөн гэсэн. 그래서 이제
이집트와 조약을 맺은 거예요. 평화 조약을 맺은 겁니다. Тэгээд тэд нар бас ясгэлэрээ Египтүүдтэй одоо энхийн хэлэлцээр гэдэг зүйлийг хийсэн байж. 또 어려운 일이 당했을 때 도와주겠다고. 또 Өөрөөр хэлбэл ямар 예, 이집트가 도와주겠다 그러는 겁니다. тэг ямар хэлэлцээр хийсэн гэхээр хэн нэг нь хэцүү байдалд орох юм бол тусалцгаая гэсэн ийм гэрээ тэ. 그래서 이집트를 의지하니까요. 그 31장 1절 보세요. За хэдлээ 31-ийн 1-ийг харъя. 그 31장 1절 누가 한번 읽어주시겠어요? 31장 1절 말씀 гэж үгүйс ани. 네네네. За 31-ийн 1-ийг та нараас мань хэн нэг уншиж өгөөрэй. 31-ийн 1-ийг сая. Израилийн ариун нэгэн рүү харлалгүй. Эзний хайлгүй. Египт рүү хүн түшиглэнтний тэрэгнийх нь олонд морьтонгуудынх нь хүчтэй найдагч нь аслан. 네. 거기 우리 오한테 사모님 다시 한번 좀 읽어주세요. 네. 제 인터넷이 안 네. 좋은가요? За ингэсэнтэй. 잠깐만요. 목사님 방금 그 사모님보다 잘 안 들렸어요. 아, 그래요? 네. 네네네. За би энд дахиад уншия. Хөөрхийе Израилийн ариун нэгэн өөд эс харан эзнийг үл хайж Египт рүү тусламж гуйн одож мордод түшгэлдэг тэрэгнийх нь олон морьтонгуудынх нь хүчтэй найдагч та хөөрхийе гэсэн юм. 아멘. 네. 도움을 청하러 이집트에 내려가는 사람들, 그들의 말을 의지하고 병거들, 기마병을 신뢰하는 사람들, 하나님이 책망하셨죠. За бурхан тэднийг зэмлсэн те моринд найдаж те морд цэргүүдэд найдсан эзэн бурхнаа ингээ үл тоосон гэж зэмлэж байгаа. Харсан сая агуулга дээр. 이스라엘의 거룩하신 하나님은 바라보지 않는다는 겁니다. 여호와를 찾지 않는다는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол тэд нэр эзэн бурхнаа хайхгүй байна гэж хэлсэн те. Израилийн ариун нэгнийг тэд хайхгүй байна гэж хэлсэн. 하나님을 찾고 하나님을 의지해야 되는데 이 유다 백성들은 하나님 의지하지 않는다는 거죠. За Израильчууд болохоор чинь уул эзэн бурхнаа түшгэлж түүнийг итгэн найдах хэрэгтэй байгаа даа тий. Гэтэ бурхнаа харахгүй байна гэсэн эзэн тэг зэмлсэн тий. 오히려 1절 마지막에 있는 것처럼 죄의 죄를 더할 뿐이다 말씀하셨습니다. За тэг эсрэгээр нь харин эзэн тэднийг зэмлээд юу гэж дүгнсэн гэхээр манай Монгол Библиэлд 30-ийн эхэн дээр нь байж байгаа тэд нэр бүр нүгэл дээрээ нүглийг нэмж гинэ гэж ингэж хэлсэн. 2절에 보니까 그들이 내 입에 묻지 않고 이집트로 내려가 바로의 보호 아래 피난처를 찾으려 하며 이집트의 그늘에 피하려 한다 말씀하셨습니다. Тэгээд 32-ын цааш харах юм бол тэд амийг минь асуулгүйгээр фараоны хамгаалалтанд хорогдохоор Египтийн сүүдэрт орогнох газар хайн Египт рүү явсан гэж ингэж хэлсэн. 그 하나님 외에 다른 거 의지하게 되면 하나님께서 기뻐하지 않으세요. Яг бурхан түүнээс өөр зүйл найдад ирэхлээр тэг эзэн бурхан баярлдаггүй. 예레미야 17장 5절에서는 하나님 의지하지 않으면 어떻게 된다 그랬는가요? 예레미야 17
예레미야 17장 5절 누가 한번 За 읽어보시겠어요? хин нэгэн манайхан Иремья 17-гийн 5-ыг уншчихгүй. Иремья 17-гийн 5. 17장 5절 6절. За 17-гийн 5 ба 6-ыг уншиж хэлээ. За Иремья 17-гийн 5 6. эзэн ингэж айлдаж байна. Аяа, итгэл нь хүн төрлөختөнд, хүч чадал нь бие махбод руугаа, зүрх сэтгэл нь эзнээс иргсэн нэгэн хараалтайя. Тэрээр цөл дэх бут, хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй, харин оршин суугчгүй давст нутагт буюу зэлүүд нутагт чулуурхах газарт амьдрна. 아멘. 네. 사람을 신뢰하고 육체로 자기 힘을 삼는 사람이죠. Энд дээр хэлсэн те хүнд итгэж найдаад өөрийнхөө хүчинд илүү ингээд найдаад байгаа хүмүүс гэж хэлсэн те. 마음이 여호와에게 떠난 사람이라 그러셨어요. Бас тийм хүмүүс болохоор сэтгэл зүрх нь эзнээсээ холдчихдгоо гэж хэлсэн. Холдсон хүмүүс. 이 사람은 저주받는다. Тэгээ энэ хүмүүс эцэст нь харах юм бол хараал авнаа гэж хэлсэн. 마치 사막에 가시덤불 같아서 좋은 일이 오는 것을 보지 못하고 광야에 메마른 곳, 사람이 살지 못하는 소금 땅에서 살게 될 것이다. 말씀하셨습니다. За тэгээд тэд нэр бас тэр хүмүүс бол цүл дэх бут мэт байх болно гэж хэлсэн. Хөгжил сэтгэлдэл сайн зүйл тохиолдсон ч тэд нэр тэрийг харж чадахгүй. Тэгээ бас тэд нэр оршин суугчгүй давстай нутагт ингээм амьдрахч болно гэж хэлсэн. 세상 사람들은 하나님 의지하지 않습니다. Тэгээд бид нэр харах юм бол тэ энэ дэлхийн хүмүүс бурханд найдвараа тавьдаггүй. 세상 사람들은 뭘 많이 의지하나요? Тэд нэр юунд илүү найддаг вэ? 돈 의지하고 Мөнгөнд найдана. 또 사람 의지하죠. 사람. Бас хүмүүс найдвар тавьдаг. 근데 이제 예수 믿는 성도들도 하나님 의지하지 않고 살아갈 수 있습니다. Бас харах юм бол эзэнд итгэдэг гэж нэлдэг мөртлөө яадаг гэхээр бурханд итгэх найдвар тавихгүй хүнд найдвар тавих тохиолдол байдаг. 유다 백성들, 하나님 백성들이 이집트를 의지한 거예요. За тэгээ Юда буюу бурхны ард түмэн одоо энэ дээр харах юм бол Египтэд найдвар тавьж ирсэн те. 이집트는 세상을 말합니다. Энэ Египтэд хэлж байгаа энэ агуулга болохоор энэ дэлхийг хэлж байгаа гэсэн үг. 다 세상 의지하는 거예요. Тэгээ тэд нэр бүгдээрээ энэ дэлхийг найдаж ирсэн гэсэн үг. 우리도 이렇게 믿음으로 살 때는 하나님 의지하고 살아가는 것 같은데 어려운 일이 생기고 힘든 일이 생기면 하나님 다 잊어버리고 다른 것도 따라갈 수 있습니다. Бид нэр цаг тайван байгаад тэг ингээ явж байгаа үед бурханд найдвар тавиад амьдарч байгаа юм шиг ингээ байдаг. Гэтэ яг хэцүү цаг тулгараад ингэж ирэхлээр өөрийн мэдлгүй бурхандаа биш дэлхийн зүйлсүүдэд найдаад амьдрах гэдэг. 그래서 하나님께서 반역하는 자식들아 말씀하신 겁니다. Тэгээ бурхан харин тэр тийм тохиолдлыг хараад урагчнуудаа гэж ингэж хэлдэг. 하나님께 묻지는 않고 이집트의 보호를 받기 위해서 이집트를 피난처로 삼기 위해서 이집트로 내려간다는 거죠. 2절에 있는 것처럼. Тэгээ тэднийг харах юм бол 32 дээр байсан шиг тийм ээ. Эзэн бурхнаас асуухгүйгээр тэгээ Египт рүү бас ингээ фараон руу тусламж гуйхаар явж гинэ гэж хэлсэн. 그러나 결국 3절에 있는 것처럼 바로의 보호가 너희에게 수치가 될 것이고 이집트의 그늘 밑에 피난처가 너희에게 치욕이 될 것이다 말씀하셨습니다. Тэгээ бурхан харин тэднэрт юу гэсэн гэхээр та нарын гэвч одоо фараоны тэдний найдаж байгаа фараоны хамгаалалт нь
тэдний хувьд ичхүр болно. Бас тэдний хорогдох гээд байгаа Египтээс сүүдэр нь тэдний хувьд гамшиг болгоно гэж хэлсэн. 그 영상을 다 안 여세요? Манайхан камерууд нэгийг байгаад байгаа юу? 영상을 한 번씩 열으셔야 돼요. 네. Тэгээ та нар камера нээгээрээ манайхан. Тийм байна ихэнх нь нэг. 자, 성경에는 그 하나님의 날개가 나와요. 하나님의 날개 아래 우리가 하나님의 날개 아래 피한다는 말씀이 있잖아요. Библиэлд бид нэрийг хэлдэг те эзний жигүүрт дотроо жигүүр донд эзний бурхныхаа бидний жигүүрт нь хорогддог гэж ярьдаг те. Тийм агуулга байдаг те. 시편 그 17편 8절 볼까요? 시편 За тэгэхээр дуулал 17-гийн 8-ыг харъя. 네. 한번 좀 읽어 주시겠어요? Хин нэг уншчихсан. 네. Дуулал 17-гийн 8. 17편 8절. Дуулал 17-гийн 8. За 17-гийн 8 гэсэн байна. Намайг нүдний цэцгийн мэд хамгаалаач. Алавчнуудынхаа сүүдэрт намайг халахлаач. 36 시편 36장 7절. За бас дуулал 36-гийн 7-ыг харъя. 그것도 읽어 주세요. Дуулал 36-гийн 7. 예. 계속 읽어 주세요. 문구시행 씨. 네. Бүгдээс та уншчихоо. За 36-гийн 7-ыг. Бурхнаа таны инрэл хайр хичнээн үнэтэй вэ? Хүмүүн таны жигүүрийн сүүдэр дор хорогддог. Амен. 네. 그 10시편 57장 1절도 읽어 주세요. За бас 57장. 57-гийн нэгийг бас уншъя та. Дуулал 57-гийн уншиж өгөөрэй. Дуулал 57-гийн нэгийг бас уншийгч. За намайг өршөөгөөч, бурхан намайг өршөөгөөч. Учир нь миний сэтгэл таны дотор хорогддог. Таны жигүүрийн сүүдэрт би сүрлийг өнгөртөл хорогдно. Амен. 61장 4절도 읽어 주세요. За 61-ийн 4-ийг та уншаарай. Дуулал 61-ийн 4. 61장 4절. Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач. Таны жигүүрийн дор намайг хорогдуулаач. 네. 마지막으로 63장 7절. За 63-ийн 7-ыг уншъя. (63장 7절도 읽어주세요. 네. Учир нь та миний тусламж байсаар ирсэн юм. Таны жигүүрийн дор би аялалтайгаар дуулдаг. Амен. 네. 하나님의 날개 아래 우리가 피해야 됩니다. 하나님의 날개가 우리를 보호해 주세요. Бид нэр эзэн бурхныхаа жигүүр дор те нуугдах хэрэгтэй. Түүний жигүүр биднийг ингээ хамгаалж өгдөг. 하나님의 날개가 있으신가요? Үл эзэн бурханд далавчтай гэсэн үг үү? 네. 하나님께서 하나님의 은혜로 하나님의 큰 능력으로 우리를 보호해 주세요. Бидний бурхан
өөрийнхөө нэгүүлслийн хүчээр биднийг хамгаалдаг. 그런데 성도가 하나님의 그 보호를 떠나서 세상을 의지하게 되면 하나님이 얼마나 참 너무나 어처구니 없는 일 아닌가요? Тэгээ бид нэр гэхдээ хүн тийм хамгаалсан дотор байж гиснэ тэрийг болоод энэ дэлхий рүү одоо найдвар тавиад яваад өгөх нь одоо нэг талаараа бол үнэхээр мунхаг үйлдэл болдог. 그 이집트를 의지하게 되면 3절에 있는 것처럼 오히려 너희에게 수치가 되고 너희에게 치욕이 찾아오게 될 것이다. 말씀하셨습니다. 33-ыг харуул хэлсэн те та нар хэрвээ Египт рүү явлаа гэхэд эсэргээрээ тэр чинь ичгүүр болно бас гутамшиг болно гэж хэлсэн. 사람 의지하게 되면 실망하게 돼요. Тэгээ хүнд найдвар тавиад эхлэхээр эцэст нь тэр найдвар нь одоо итгэлийг алддаг. 사람은 다 연약한 사람들입니다. Тэгээ хүн гэдэг бүтээл өөрөө сул дорой бүтээл. 남자든 여자든 뭐 공부를 많이 했든 공부를 많이 하지 않았든 잘 살든 뭐 못 살든 다 연약한 사람들이에요. Тэгээ хичээлээ те эрэгтэй ч эмэгтэй ч муу тол сургалтаа сайнч бай мууч бай тэр ерөөсө чухал биш. Угаасаа хүн гэдэг бүтээл өөрөө сул дорой. 사람은 의지의 대상이 아닙니다. Тэгээ хүн бол одоо итгэл хүлээхийн төлөө бүтээгдсэн бүтээл бас биш. 사람은 사랑하는 겁니다. 사랑하는 거지 의지하는 게 아니에요. Тэгээ хүн харин хайрлахын төлөө бүтээгдсэн юм бүтээл. 잘못한 거 용서해달라 그러면 어떻게 하죠? Тэгээ одоо жишээлбэл тэг буруу зүйлийг хийчихэд намайг уучлаарай гэвэл юу гэх вэ? 용서해 주는 거예요. Тэгээ бид нэр тэгэнгүүт нь заа гэдээ уучлж өгдөг. Тийм өгөх хэвээр. 우리도 잘못할 수 있잖아요. 나도 연약한 사람이고 잘못할 수 있기 때문에 용서해 주는 거죠. Тэгээ яагаад бид нэр бусдыг тэгвэл уучлж өгдөг вэ? Тэгэхээр би ч гэсэндээ өөрөө сул дорой учраас дараа дахиад хэзээ нэгэн цагт тэгээ би ч гэсэн дахиад уучлахгүй өдөр ирэх учраас тий. 근데 하나님 백성이 하나님 의지하지 않고 세상을 의지하고 물질을 의지하고 나가게 되면 오히려 그것으로 인해서 수치와 치욕을 당하게 될 것이다. 말씀하셨습니다. За тэгээд гэхдээ тийм байдлаа тийм атлаа хүн эзэн бурхандаа итгэж найдахгүйгээр өөр зүйл рүү яваад өгөх юм бол эцэст нь 3 дээр хэлсэн шиг тийм ээ ичүүр торч бас гутамшиг болно гэж хэлсэн. 4절에 비록 너희 관리들이 소안으로 가고 너희 사신들이 하넷으로 가더라도 그들은 유익하게 못하는 그 민족을 인하여 모두 수치를 당하게 될 것이다. 말씀하셨습니다. За тэгээд 4 болон 5-ыг харах юм бол цаашаа гэсэн Исая 34:5 дээр ноёд нь зоонд байгаа. Тэгээд элчингүүд нь ханасд хүрч исэн гэсэндээ тэд нар тусламж ашиг тусыг биш эцэст нь зэмлэлийг авах болно гэж хэлж гисэн. 이 소안 땅하고 하네스는 그 이집트의 유명한 도시들입니다. За энэ зоон гэж гарч байгаа, ханес гэж гарч байгаа энэ агуулгууд нь болохоор Египтийн алдартай нутгууд гэнэ. 그 유다의 유명한 사람들이 선물들을 가지고 이집트로 내려가는 겁니다. Юдагийн мэдээч хэрэг одоо алдартай хүмүүс нь те энэ дээр хэлж байгаа элчингүүд шиг илгээгдэж байгаа тэр хүмүүс нь бэлэг эсэлт ингээд аваад очиж байгаа шүү дээ Египт рүү. 5절 중간에 보니까 그 민족이
도움을 주지 못하며 유익을 주지 못하고 수치와 모욕만 줄 것이다. 그러셨습니다. Тэгэнгүүт хичнээн тэгж очсон ч гэсэндээ тэр ард түмэн нь одоо эзний ард түмэнд яах вэ? Ашиг тус болохгүй эсэргээр нь ичгүүр болж тэднийг ичээх болно гэж хэлж өгсөн. 6절에 네게부 짐승들에 대한 경고라고 말씀하셨어요. За тэгээ 6 дугаар ишлэгийг харах юм бол Нигевийн араатнуудын тухай анхааруулга буюу зөн гэж хэлсэн. 네게부 짐승들은 뒤에 나오는 어린 나귀와 낙타입니다. Энэ дээр болохоор Тэр үг ингэ тэмдэглээ хэлэх юм бэ. манай хоёр нас намжламагч мик онтрачхоо. 예, За тэгээ энэ гарч ирж байгаа энэ Нигевтэй араатнууд гэдэг нь арт талд нь гарч ирж байгаа эндээс хойш гарч байгаа тэмээг хэлж байгаа тэмээ бас нэг юу вэ? 사신들이 어린 나귀의 등에다가 재물을 싣고 낙타 등의 안장에 그들의 보물을 싣고 숫사자와 암사자와 독사가 날아다니는 뱀이 나오는 고난과 고통의 땅을 지나 아무런 유익도 주지 못할 백성으로 갔다 말씀하셨습니다. Энд дээр нөгөө Нигевийн араатнууд гэдэг нь болохоор жижиг илчиг болон тэмээнүүдийг хэлж байгаа гэсэн. За тэгтээ 6 дугаар ишлэгийг харах юм л хэдүүлээ. Тэд эрслэн ба арслан гэсэн хорт ба нисдэг галт могой гарч ирж айдас зовлонгийн шаналгийн газраар дамжиж баялгаа илчирний нуруунд тохон эрдэнэсээ тэмээний хоомонд очин өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс руу зөөж байна гэсэн. 많은 선물을 가지고 이집트로 내려간 거죠. Тэгээд тэднийг харах юм бол маш бэлэг ингээд Нигевт авч явсан талаар харж болно. 우리를 좀 도와주세요. 우리를 좀 지켜주세요. 그런 겁니다. Мэдээж хэрэг тусламж гуйх гэж байгаа тийм биднээс ингээд та хэрэгтэй байгаа шүү гэдэг мэдүүлэх гэж байгаа үүднээс их бэлэг авч явж байна. 몽골 분들은 보통 어려운 일 생기면 누굴 많이 의지하는가요? Манай монголчууд ямар нэгэн тийм хэцүү зүйл тохиолдох юм бол итгэл одоо хэн рүү найдвар тавьдаг вэ? Найдвараа хандуулдаг вэ? Монголчууд 친구들이 도와주는 거예요? найзууд руугаа ханддаг. Матан сатналаа. 친척들한테 간 것 같아요. 친척들. 예. 네. 그리고 부모님, 부모님. эцэг эхэнд рүүгээ сандна тийм. 일시적으로 우리가 이렇게 어려움 당했을 때 주위에 있는 사람들을 통해서 도움받을 때가 있습니다. Бид нар одоо юу гэдэг яг санаанд ороогүй байдал гинт ч юм уу те ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд яг таны ойр байгаа хүмүүсүүд рүү хандах нь амархан байдаг те. 그걸 죄라 그러시지 않으세요? Гэхдээ энийг юу гэхээр энэ бол гэм гэж хэлж байгаа юм биш байгаа. Биш. 근데 이제 문제는 뭐냐면 하나님보다 더 이제 의지하는 게 문제라는 거예요. Харин энэ Библиэлд гарч байгаа агуулга болохоор чинь ямар үед асуудал болох вэ гэхээр Бурханаас илүүгээр найдвар тавьж байгаа тохиолдолд энэ бол асуудал болно гэсэн. 하나님께 늘 기도하고 하나님의 도우심을 받는 거죠. Бид нэр эзэн рүү хандан залбирч эзнээс тусламжийг авдаг тийм. 그래서 하나님께서 사람을 통해서 도와주실 수도 있고 Бурхан 까마귀 통해서 또 도와주셨죠. 엘리야는. 그죠? бид нэр харах юм бол Бурхан хийн туслах ёстой туслуулахаар олон зүйл илгээдэг тийм. Хүнийг чилгэжсэн тохиолдол байна.
бүр Илия руу хэрээнүүдийг ч гэсэн илгээжсэн тохиолдол байна. 사람도 그 까마귀에 속해요. Тэг хүмүүс ч гэсэндээ яадаг гэхээр тэрэн дотор ингээ хамаарагддаг тий. 도와줄 사람들을 하나님 보내주시죠. Эзэн бурхан жишээлбэл танд туслахын тулд хүнийг ч гэсэн илгээж өгдөг. 하나님을 통해서 해결받아야 돼요. Тэг бид нар харин тэгэхээр альва тусламжуудыг эзэн бурханаар дамжуулж авах хэрэгтэй. 예, 하나님 말고 세상을 의지하게 되면 수고도 많이 해야 되고 또 비용도 많이 들어가게 돼요. Бид нар бурханаар дамжуулж хийхгүй өөрөөр хийгээд эхлэхээр хүч чих ордог, мөнгө төрөөч чих ордог, зарлага чих байдаг. 그리고 이집트에 내려가는데 길이 험하잖아요. 6절에 있는 것처럼 뭐 숫사자도 나오고 암사자도 나오고 독사, 날아다니는 뱀이 나오고 고난과 고통의 땅을 지나가야 된다고 말씀하셨어요. За тэгээд 6-гийн ишлэлээр тэгсэн тийм ээ. Хэрвээ найдвараа Египтэд тавьж Египт рүү явна гэвэл явах замд чинь юу болох вэ гэдгсэн чинь арслан болон эрслэнж гарч ирнэ. Хортой могой болон нисдэг галт могоонууд ч гарч ирнэ. Тэгээд тэр зам чинь дандаа айдсын зам, зовлон шаналлын зам байх болно гэж хэлсэн. 우리는 주여 도와주시옵소서. 우리 기도하면 되잖아요. Тэгээд хэдүүлээ болохоор чинь бид нар бурхантай хүмүүс гэдэг утгаараа эзэн минь та туслаач гэдэг ингээ хашгирах боломжтой бол хашгирах хэрэгтэй. 7절에 이집트는 헛되고 그 도움은 공허하다. 그러므로 내가 그 나라를 가만히 앉아있는 라합이라고 불렀다. 그랬습니다. За тэгээд 7-ыг харах юм бол гэсэн тий. Тэр ингээд тэднээс хүссэн тусламж дэмжлэг нь хоосон Египт рүү хүртэл тэгээд тэгсэн мөрөл хоосон байхад тэр зөөж гинэ гэсэн тий. Тэгээд тиймээс тэр газрыг би юунд ч нэмэргүй буюу зүгээр сууж идэг Рахаб гэж нэрлсэн гэсэн. 라합이라고 하는 그 단어는 거만하다, 오만하다 이런 뜻을 가지고 있어요. За тийч Рахаб гэдэг үг гарч байгаа тийм ээ. Тэр нь болохоор чинь юу асуудагтай гэхээр Оманада, Команада гэх юм бол ихэмсэг тий бардам гэсэн утга гарч ирж байгаа Рахаб гэхээр 유혹하는 세력이에요. 라합은 유혹하는 세력. Рахаб гэхээр нэг талаараа нэг хүмүүсийг бусдыг уруу татагч хүч гэж ойлгож болно гэсэн. 저 여자하고 살면 아주 행복할 것 같아요. Хүмүүс тэгж боддог тий. Тэр эмэгтэй суувал маш жаргах юм шиг байна гэж боддог. 저 남자하고 살면 나는 정말 행복할 것 같아요. Тэр эрэгтэйтэй суусан бол тийм тэр жаргах байсан байх та гэж бас бодох гэдэг. 돈이 많으면 행복할 것 같아요. За тийм мөнгө ихтэй байх юм бол аз жаргалтай асуудал шийдэгдчих юм шиг санагдав. 울란바토르에 건물이 하나 있으면 빌딩이 하나 있으면 참 좋을 것 같아요. Тэгээ Улаанбаатарын одоо төвд те нэг тийм билдинг буюу том барилга эзэмшдэг байвал их болох гэдэг юм шиг санагдав. 정말 좋을까요? Тэдний үнэхээр сайн байх болов. 그렇게 좋은 예쁜 여자, 멋있는 남자하고 결혼하면 행복해지는 건가요? Тэгээ үнэхээр тань одоо тэр хүмүүсийн дотор боддог шиг те тэр одоо сайхан эмэгтэйтэй тэгээ тэр гоё эрэгтэйтэй те ингээм амьдрал аз жаргалтай байна гэж байдаг болов. 돈이 많으면 다 행복해지는 거예요? Хүн мөнгөтэй болоод мөнгө ихтэй боллоо гэхэд баяр мөнгө тагаад баяр хөөр те аз жаргал ирнэ гэж байна. 로마서 3장 4절에 보면 Ром 3-ын 4-ыг харах юм бол 누가 한번 읽어보시겠어요? 로마서 3장 би нэг 4절. уншиж Ром 3-ын 4.
로마서 3장 4절. За Ром номны 3-4 уншиж өгөөрэй. Ром 3-4. Тийм биш ээ. Хүн бүр худалж байсан ч бурхан үнэн. Энэ нь та үгсээрээ зөвтгөгдөж та шүүгдэхдээ ялнаа 네. гэж бичигдэжээ. Амен. 아, 네. 사람은 다 거짓되어도 오직 하나님은 참되시다. 그러셨죠. Энэ дээр хэлсэн тий. Бүх хүмүүс худалч байж болох ч гэсэндээ бурхан бол үнэн гэж хэлсэн. Амен. 사람은 다 거짓돼요. Ер нь хүн тий бүгд худалч байдаг. 그래서 사람은 나도 약하고 저 사람도 약하고 사람은 다 약해요. Ер нь бас хүмүүс бүгдээрээ сул дорой байдаг тий. Бич, чич тий бүгдээр сул дорой байдаг. 또 물질은 내 것이 하나도 없어요. Эд баялаг гэдэг зүйл донд одоо яг минийх гэдэг юм нэгч байдаг. 물질은 자기 게 아니에요. Бас эд баялаг гэдэг зүйл бол бас минийх биш байдаг. 건물도 자기 게 아니에요. Тэр байшин барилга тий тэр ч гэсэндээ бас минийх биш байдаг. 여러분 부자들은 하루에 음식을 얼마나 많이 먹나요? Боо та ер нь бодож үзсэн үү? Баян хүмүүс өдөрт хэр их юм иддэг бол 보통 하루 3끼 먹는 거 아닙니까? 우리가 사람들이. ер нь хүмүүс ихэнхдээ нэг өдрийн 3 хоол алдаг шүү дээ тий. 부자들은 막 10끼 먹을 수 있나요? Тэгэхдээ баян хүн гээд тэгвэл 10 хооллох уу? 부자들은 오히려 음식을 맛있게 잘 못 먹어요. Тэг яг үнэндээ одоо нэг баялаг идэх хүмүүстэй баян хүмүүс болохоор тэгтлээ ингээд суугаад идэх зүйл дээр анхаарал идээд байдаг. 음식은 누가 제일 맛있게 먹을 수 있을까요? Тэгвэл хоол гэж магадгүй өмнө тавьсан хоолыг ямар хүн баяр хөөртэйгээр иддэг болоо. 저 밖에서 일하는 사람들 있잖아요. 밖에서 힘들게 일하는 사람들. Тэг гадаа ингээд маш хэцүү ажлуудыг хийж байгаад орж ирсэн хүн. 그 사람들은 다 음식 맛있게 먹고 아무리 많이 먹어도 소화불량 생기지 않아요. Тэгээд тийм хүмүүсийг хавтлаараа тэд нэг ингээ хоол урд нь тавихаар маш амттай идтэй. Тэгээ амттай идэж зогсохгүй ихчнэн их идсэн ч гэсэндээ гидсэн ингээ өвддөггүй те. Ямар ч асуудал болдоггүй. Юу ч идсэн. 몽골 분들은 한국에 한번 오는 거 좋아하시죠? Тэгээ монголчууд болохоор чинь ер нь Солонгос руу явах дуртай байдаг те. 한국 사람들은 다 몽골에 한번 가보고 싶어 합니다. Гэтэл Солонгосууд нь эсрэгээр нь Монгол руу явж үзэх гэсэн гэж үздэг. 몽골에 가서 몽골에 가면 야 뭐 참 그 몽골 초원에도 가보고 싶어 하고 예 몽골에 다 가고 싶어 하세요. Тэгээ Монгол руу очиод Монголын тэр тал нутгийг үзмээс нагдана. Тэгээ Монголд очиод хийх зүйлүүд их байна да гэж боддог хүмүүс. 저는 몽골 10번 갔었는데 저 초원에 이렇게 나가본 적이 한 번도 없네요. За тэгээд жишээлбэл на пастор болохоор чинь Монгол баг 10 удаа очиж ирсэн гэж байна шүү дээ. Гэхдээ тэр тал гээд яриад байгаа хүмүүс яриад байгаа тэр тал гэдэг өөр очиж үзээгүй байгааг нь үзээгүй. 나가볼 시간이 없었어요. 네. Тэгээ очиж үзэх цаг нь ердөө болохгүй байсан. 또 나가보면 뭐 특별한 거 있을까요? 여러분 몽골 초원에 여러분도 마찬가지잖아요. 초원에 가면 뭐 특별한 거 있나요? Тэгвэл яг ингээ очиж үзэх яг очиод ингээ зориод очиод үзэх юм бол тэгвэл тэр тал хийх юм байдаг юм болов уу? Та нар магадгүй ингээ та нар ингээ бодох юм бол тал руу тийм Монголын тэр тал руу очих юм бол юу тийшээ тэнцээ хийж болох вэ?
사진으로 보는 게 제일 멋있어요. Яг хоо зөв зураг дарсан зургуудыг харахаар маш гоё харагддаг. 캐나다도 뭐 가서 보면 별거 하나도 없어요. Канадад ч гэсэн бас яг тийм байдаг. Яг очиод харахаар бараг ингээд нэг үзчихээр юм байдаггүй. 제일 좋은 구경이 무엇일까요? За тэгвэл хамгийн сайн ингээд сонирхож үзэж болох зүйл юу болоо? 아름다운 여자와 살게 되면 그 여자가 평생 동안 그렇게 아름답게 보일까요? Ингээ хүмүүсийн хэлдэг шиг тийм гоё бүсгүйтэй суулаа гэж бодоход тэр бүсгүй насан турш яг тэр чигээр тэр хоёроо гоёороо байна гэж юу? 매일 보는 건데. Зүгээр ингээ өдөр болгон тэр одоо хүн суух юм бол өдөр болгон харна шүү дээ тий. 한 얼마쯤 지나면 예뻐 보이지 않을까요? За тэгвэл өдөр болгон харж байгаад магадгүй нэг хэсэг хугацаанд өдөр болгон харж ирсэн чинь сүүлрүүгээ нөгөө хөөрхөн байдал нь хөөрхөн биш харагдана гэж байх уу? 미안하게 됐네. 미안한 얘기네. Та шал сонин жишээ авчлаа гэнэ. 1년 좀 지나면 예쁘지가 않대요. За гэхдээ яг үндэ харах юм бол хүмүүс хүсчээ суугаад нэг жил hitтэй өнгөрөнгөт нөгөө гой хүслэд налга болоод хөөрхөн харагдахаа болчдөг. 제일 좋은 구경은 하나님 구경하는 겁니다. 하나님을 발견하는 거예요. Тэгээ ер нь альва зүйлээр сая өмнө асуусан асуулт шиг тий. Юу ингээд сонирхож үзэхэд хамгийн сайн байдаг вэ гэхлээр тэр бол бурхнаа сонирхож үзэхэд бурхнаа сонирхоод хараад ажиглахад хамгийн сайн байдаг. 하나님의 세계를 계속 발견해 나가는 거, 깨달아 나가는 거. 그게 제일 좋은 구경이에요. Тэгээ бурхны тэр одоо хүч тий бурхны тэр ертөнцийг тий бид нэр хараад ажиглаад баян шин зүйл нээгээд илрүүлээд ингэж амьдрах нь хамгийн гоё одоо хамгийн гоё анхаарал татах зүйл байдаг. 하나님의 그 신적 그 위대함은 이 지구에 이렇게 한정되어 있지 않아요. За тэгээ бидний бурхны тий одоо оршин байгаа тэг ингээ багаар өөрийгөө илэрхийлж байгаа энэ байдал бол энэ орчлон ертөнцид багтахааргүй тийм агуу байдаг. 하나님은 우주를 창조하신 분이에요. 우주적인 하나님이세요. Тэгээ бидний бурхан бол тий энэ орчлон ертөнцийг бүтээсэн нэгэн шүү дээ тийм ээ. Тэр бол одоо ертөнц тэр одоо сансар огторон хүртэл бүтээсэн нэгэн байна. 하나님은 자기가 원하는 사람에게 사랑하는 사람에게 그걸 다 주실 수 있어요. Тэгээ бидний бурхан өөрөө хүсэх юм бол тий өөрийнхөө өгмөр байгаа хүндээ бүгдийг өгч чадна. 하나님 주시면은 우리는 잘 감당할 수 있을까요? Гэхдээ харин бурхан тэр зүйлийг их бүгдийг өглөө гэж бодоход бид нар тэр бүхнийг хариуцаад байж чадах болов. 아마 우리는 다 교만해질 겁니다. Магадгүй хэрвээ бурхан танд бүх зүйлийг өглөө гэж бодоход та болон би бүгдээрээ тий маш бардам болох байх. 아니 하나님께 기도하고 하나님 의지하면 되는데 왜 그 이집트를 의지하고 세상을 의지하냐 말씀하시는 거 아닙니까? Бурхан хэлсэн тий аль та нар надад ингэж итгэн найдаж намайг дагахад болно л шүү дээ. Яагаад Египтийг дагж байгаа бэ гэдгийг хэлж байгаа тий. 가만히 앉아서 유혹하는 저 라합과 같다는 거예요. 이집트는. Тэгээ бурхан Египтийг өсгөлээрээ чимээгүй зүгээр юу ч хийхгүйгээр сууж байгаа Рахабтай ижлэх гэж хэлсэн. 8절에
이제 가서 그들 앞에 있는 서판 위에 그것을 기록하여라 그러셨습니다. За 8 дугаар зүйл гарах юм бол үсгэлээрээ одоо очиж ирэх өдрүүдэд үүнийг өвөрдийн гэрчлэл болгохын тулд самбар дээр тэмдэглэж номонд хичээрээ гэж хэлсэн. 이 서판은 그 진흙을 이렇게 발라가지고 만든 판입니다. 거기다가 이제 글씨를 쓰는 거죠. За энэ самбар гэхлээрээ тухайн үед болохоор ийм шар шавраар шар шавраар хийдэг байсан юм л да. Тэгээд дээдлээ юм бичиж тэмдэглэж үлдээдэг. 또 책에 기록해서 오고 오는 세대에 영원히 남겨지게 하여라 말씀하셨습니다. За тэгээд бас юу гэсэн гэхлээрээ номон дээр биш гэсэн номон дээр бичснээрээ үлдээгээрэй гэсэн ирэх үеийнхэнд ирэх тэр одоо үеийнхэн буюу ирэх цагийнханд үлдээгээрэй гэж хэлсэн. 오래도록 지워지지 않게 기록하라는 거죠. Удаан хугацааны турш мартагдахгүй төлөө түүнийг ингэж бич тэмдэглээрэй гэж хэлсэн. 9절에 그들은 반역하는 백성이고 거짓말을 하는 자식들이며 여호와의 율법을 듣기 싫어하는 자식들이다 그러셨습니다. Гад юу тэмдэглэх вэ гэсэн чинь 9-р эшлэл дээр байсан. Тэд нар бол тэрслэн орц түмэн хуурамч хөвгүүд гэдгийг тэмдэглээрэй гэсэн. Тэгээд тэд нар бол эзний хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүдээ гэж тэмдэглээрэй гэж хэлсэн. 반역한다고 말씀하셨어요? За тэрнийг болохоор тэднийг урвагч гэж хэлсэн тийм. 거짓말한대요. Тэднээс худлаа ярьдаг гэж хэлсэн. 거짓말이 몽골말로 뭔가요? Худал. 호토스? Худал. 아, Худалч. 아유, 너무 어렵네. 호토치. Худалч. 우리가 언제 거짓말했죠? Бид нэр хизээ худлаа ярьж хэлсэн бэлээ. 아니, 하나님 사랑한다고 했잖아요. Тэд нар болохоор хүмүүс бурхан гэдэгтэй бурхан мэт тайртай гэж хэлдэг тийм. 하나님만 의지한다고 말했잖아요. Тэгээ бас тэдний үдлэр бид нар таны тал дагнаа. Тэгээ танд л итгэн найднаа гэж бас хэлдэг. 아니, 하나님만 바라본다고 기도했잖아요. Тэгээ зөвхөн бурханыг ингээд харнаа. Бурханы ширтнэ гэж бас хэлдэг. 근데 왜 세상을 의지하고 사람을 의지하고 물질을 의지하는가? 거짓말한 거 아닙니까? Тэгээ яг тэрэн дээр харах юм бол тэд нэр хүмүүс зүйл яагаад бурхандаа найдахгүй, тэгээ хүмүүс найдахгүй, бурхандаа найдахгүй, бурхандаг харахгүй хүмүүсүүд рүү найддаг юм болоо. 여호와의 율법을 듣기 싫어한다는 거예요. За тэднийг юу гэсэн гэхээр тэд нар бол бурхны хуулийг тэд нар сонсох дургүй гэж хэлсэн. Сонсох дургүй хүмүүс. 하나님 말씀 듣기 싫어해. Бурхны үгийг сонсох дургүй. 저 여러분들은 어떻습니까? За тэгвэл хэдүүлээ бас өөрсдөө талаар бодож үзье. Ямар бол 만약 하나님 말씀을 듣기 좋아한다고 하면 그건 하나님께 복을 받은 사람입니다. багтуу та тэгээ бурхны үгийг сонсох дуртай нэгэн гэвэл эзнээс тэгээ ерөө хөдлөх нэгэн баг. 하나님 말씀을 듣기 싫다. 성경 말씀을 듣기 싫다. 그건 벌써 영적으로 병든 거예요. Тэгээ бурхны үгийг сонсомооргүй байна. Тэ эзний үгийг сонсомооргүй байна гэсэн ийм бодол хэрэг төрж байгаа гэвэл та аль хэдийнэ сүнсээрээ өвчлөсөн байна гэсэн үг. 잘못하는 사람이 있으면 불러다가 성경 말씀 한번 읽어보라 그러세요. За магадгүй бид нэр иргэн тойронд те одоо буруу явж байгаа. Тэ тийм хүн хэрэг байх юм бол та дуудаж авчираад чи Библи уншаа гэж зөвлөх хэрэгтэй. 예, 이리 와서 좀 여기 좀 앉아봐라. Нааш рүү ээж суугах гэж байна. 그 성경 어디 몇 장 몇 절 한번 찾아서 읽어봐라. За тэгэхээр тэр Библийн тэгээ тэдгээр бүлгийн тэдгээр ишлэг уншаад хаа гэдэг нь хэлж өгөх хэрэгтэй.
한번 소리내서 한번 읽어봐요. За тэгээд бүр чанга дуугаар уншаарай гэдэг хэлэх хэрэгтэй. 그 말씀대로 하라고. За тэгээд бас тэр үг уншсан үгнийхээ дагуу ингээ хий гэж ингээ хэлэх хэрэгтэй. 그 말씀대로 될 거다. Тэр яг тэр үгийн дагуу яг болно гэд ингээ хэлж өгөх хэрэгтэй. 성경에 다 말씀하셨잖아요. Библиэлд яг тэгж хэлсэн те. 너 방탕하면 하나님께 저주받는다. За Библиэлд юу гэхээр хэрвээ чи завхаарах юм бол хэрвээ чи завхралд өртөх юм бол бурхан ингээ шийдэх шүү, хараан шүү гэж хэлсэн байдаг. 너 하나님의 말씀 순종하지 않으면 너 반드시 망한다. Чи бурхныг дуулуурсад авахгүй чи үнэхээр сүрнэ гэж ингээ хэлдэг. 뭐 잔소리 할 필요 없어요. Бид нар юу гэх хүмүүсүүд рүү хасчраад ч юм уу өглөөд ах шаардлагагүй. 성경 어디 몇 장 몇 절 찾아서 읽어보라 그러면 돼요. Тэгээд зүгээр л бид нар юу гэх юм. За чи зүгээр л тэр номны тэдгээр бүлгийн тэр ишлэг уншаад үзье гэж хэлэхэд болно. 이거 하나님께서 말씀하시는 거다. Тэгээ өгөхлөөр за би хэлээгүй шүү бурхан ингэж хэлж шүү гэж хэлэх хэрэгтэй. 근데 듣기 싫어한다. 그건 참, Тэгвэл хэрвээ тэр сонсохгүй гэвэл 그거는 아주 위험한 거죠. 하나님 말씀 듣기 싫어하면 그 위험하게 되는 겁니다. Тэгэхээр аюултай тий. Бурхны үгийг сонсох дургүй байна гэвэл маш аюултай гэсэн үг. 10절에 보니까 그들은 선지자들에게 이렇게 말했다는 거예요. За 13-ыг харах юм бол тэгсэн тий. Тэд нар иш үзүүлэгчид ингэж хэлсэн гэсэн. 첫째는 보지 마라 말했다는 거예요. Тэднээс иш үзүүлэгч рүү хандаад битгий үз гэж ингэ хэлнэ гэсэн. 하나님이 하시는 일을 우리에게 하나님의 뜻을 찾지 말라고 하나님께서 원하시는 것이 무엇인지 보지 말라는 거예요. Энэ бүх үзэгд нь болохоор бурхны хэлэх гээд байгаа зүйлийг битгий хай. Тэ? Бурхан харуулж байгаа зүйлийг битгий хараа гэсэн утга. 두 번째는 바른 것을 우리에게 예언하지 말으라고 그랬어요. За бас дараад нь юу гэхээр хоёрдугаар нь болохоор чи тэ зөв зүйлийг биднэрт битгий хэлж өгөө гэж хэлсэн. 세 번째는 우리에게 부드럽게 말해 주세요. Тэгээд дараад нь болохоор хамгийн сүүлд нь зэрэглээг иш үзүүл буюу чи биднээс маш зөөлөн үгнүүдийг хэлээ гэж хэлсэн. 뭐 책망하고 회개하라 그러고 그런 말 하지 말라는 거예요. Тэгээд үгүй зэмлээ гимшдэг гэсэн тийм агуулгуудыг битгий хэлэх гэж хэлсэн. 네 번째는 거짓된 것을 예언해 달래요. За дараад нь болохоор юу гэхээр за чи хуурамч зүйлсүүдийг биднээс хэлж өгөө гэж хэлсэн. 잘 될 것이다. 복 받을 것이다. Өөрөөр хэлбэл юу гэхээр за сайн болно, өрөөгнөө гэл тэ. 성공할 것이다. За тэгээ амжилтанд хүрнэ гэл. 자녀들도 잘 되고 사업도 잘 되고. Тэгээ хүүхдүүд чинь ч гэсэн сайн байх болно, бизнес чинь ч гэсэн сайн болно гэсэн тийм зүйлүүдийг хэлсэн. 그러면 정말 그렇게 될까요? Тэгвэл үнэхээр тэгж ингээ хэллээ гэд яг үнэхээр тийм болно гэж үү? 그건 사람 속이는 겁니다. Тэг үнэндээ тэр бол үнийг хуурж байгаа хэрэг баг. 목사가 점쟁이 목사 된 거예요. 점쟁이 목사. Тэгээ пастор хүн нь болохоор юу болчих вэ гэхээр хэрвээ тэгж худалгууруу ярьлаа гэх юм бол тэр пастор өөрөө төлөгч пастор болох гэсэн. Мэрэгч пастор. 무당 목사 된 거예요. 무당 목사. Одоо манайхаар бол одоо нэг юу тий үзмэрч пастор болно гэсэн. 아니 잘못된 거 잘못됐다고 말해줘야 되는 거 아니에요. За ер нь бол бидний буруудсан байхад тохиолдолд буруудлаа гэд хэлэх хэрэгтэй. 하나님께서 이렇게 말씀하셨다. 성경에 이렇게 말씀하셨다. 말해줘야 되는 거 아닙니까? Тэгээ бурхан ингэсэн тий Библи ингэсэн гэд хэлж өгөх хэрэгтэй. 그리고 또 뭐라 그랬습니까? 5번째 11절에
바른 길을 버리고 좁은 길에서 벗어나라 그랬습니다. Гэхдээ харин бид нэр эсрэгээр нь өсгөлээ 11 дээр цааш өргөжлөлөд харах юм бол дараад нь 5 дугаарт нь те иш үзүүлэгчд хандаад буруу зөв замаа ойлгоо те жимээсээ гараа гэж хэлнэ гэсэн. 예수님께서는 마태복음 7장에서 좁은 문으로 들어가라는 거 아닙니까? 좁은 길로 가라는 거 아닙니까? Эзэн Иесус болохоор Матай 7 дугаар бүлэг дээр хэлсэн байдаг тийм ээ. Чи хавчиг хаалгаар ороорой гэж хэлсэн байдаг. 넓은 길로 가면 안 된다. Тэгээ бас өргөн замаар битгий яваарай гэж хэлсэн. 많은 사람들이 가는 길로 가면 안 된다. 너는. Тэгээ бүх хүмүүс тэгээ маш олон хүмүүс явж байгаа тэр зам руу дагаж битгий ороорой гэж хэлсэн байдаг. 여러분, 많은 사람들이 가는 길로 가고 싶으세요? Олон хүмүүсийн тэг явж байгаа тэр замаар явмаар байгаа юм. 예수님께서 많은 사람들이 가는 길, 저 넓은 길은 무슨 길이라 그러셨습니까? Бидний эзэн юу гэсэн бэлээ? Тэр олон хүмүүсийн явж байгаа тэр өргөн замыг ямар зам гэсэн бэ? 사망으로 가는 길이다. 멸망으로 가는 길이라 그랬어요. За тэрийг өрсөлөөр суурь руу явж байгаа замаа гэж хэлсэн байна. 바른 길을 버리고 좁은 길에서 벗어나라고 백성들이 말했어요. 선지자에게. За харин иш үзүүлэг энэ агуулгыг харах юм бол арт түмэн юу гэж хэлэхээр иш үзүүлэгчид нарт чи зөв замаа болоо тий жимээсээ гараа гэж хэлсэн. 그 마지막 6번째, 이스라엘의 거룩하신 분께서 우리 앞에서 떠나시게 하여라 말했다는 겁니다. За тэг хамгийн сүүлд нь цаашаа харах юм бол үсвэлээр 11 сүүлсийг харах юм бол тий Израилийн 11-ний тухай цаашид бидэнтэй бүү ингэ сонсгоо гэж хэлсэн. 하나님 필요 없다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол энэ бурхан бол хэрэггүй гэсэн утга тий. 아니, 하나님 제발 우리에게서 떠나주세요. Юу ч хэлээ бууж бурхан минь та биднээс хол очихаач гэдэг ингэ хэлж байгаа. 간섭하지 마세요. Та биднийг ингэ битгий нэгтлаач гэдэг. 이래라 저래라 하지 마세요. Тэгээ биднээс шийдлэр та биднээс ингээрээ тэнгэрээ гэж битгий заа гэж хэлдэг. 그러니까 축복만 해주세요. Харин эсрэгээр зүгээр өрөөгөө л өгч гэлээ. 하나님은 절대 그렇게 하지 않으세요. Тэгээ бидний бурхан бол огт тэгдэг бурхан биш. 이 하나님 백성들이 선지자에게 뭐라고 얘기했다고요? 첫째 뭘 얘기했죠? Тэгээ одоо энд харах юм бол сая хэлүүлээ арт түмэн иш үзүүлэгчид хэлж байгаа агуулгын талаар үзсэн тий. Эхнийх нь юу гэсэн бэ? 보지 말라고. 하나님이 битгий үзгэж хэлсэн. 하나님의 뜻을 보지 말라고. 네. Бурхны хүслийг битгий үзээ, битгий хар гэж хэлсэн. 신령한 거, 영적인 거 보지 마세요. За тэгээ үслээрээ бодитч бай, сүнслэгч бай, аль алийг битгий хараа гэж хэлсэн. 두 번째는 뭐였죠? За хоёр дахь нь юу юм блэ? 바른 것을 우리에게 말하지 마라. За хоёр дахь болохоор зөвхт зүйлсийн талаар биднээс битгий яриа гэж хэлсэн. 세 번째는 뭐죠? За гурав нь юу вэ? 우리에게 부드럽게 말해달라고. За гурав нь болохоор та биднээс илүү тийм гоё өгнүүдийг хэлж өгөөч. Тэг зөөлөн өгнүүдийг хэлээч гэсэн. 네 번째는 거짓된 것을 예언하라고. За дөрөв дэх нь болохоор чи хуурамч зүйлсүүдийг биднэрт иш үзүүлээч гэж хэлсэн. 다섯 번째는 바른 길을 버리고 좁은 길에서 벗어나라고 그랬죠. За тэгээд тав дахь нь болохоор чи ч гэсэн өөрийнхөө явж байгаа тэр зөв замаас гараад тий юу жимээс өөр зам борлох хэрэгтэй хэлж гисэн. 그리고 마지막으로 여섯 번째, 이스라엘의 거룩하신 분께서 우리 앞에서 떠나시게 하라고 말했습니다. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор Израилийн 11-ний тий бидний дундаас ингээ холдуулж өгөөч гэж хэлж. 제가 쉬었다 갈까요? За хэдлээ түр амарч байгаа гэж задаарай. 네, 제가 쉬겠습니다. 네. 자, 12절 보실까요? 30장 12절입니다. За 30-ын 12-ыг үзэж байна гэдлээ. 12 дахь ишлэгийг авах юм бол ийм учраас 그러므로 이스라엘의 거룩하신 분께서 이렇게 말씀하신다. 너희가 이 말을 업신 여기고
억압과 사악함을 신뢰하며 그것들을 의지하니 그러므로 이런 죄악은 너희에게 높은 담에서 크게 벌어진 균열 같아서 순식간에 갑자기 파괴될 것이다. 말씀하셨습니다. За 12 13-ыг үзэх юм бол энэ дээр ингэсэн. Ийм учраас Израилийн 11 нь ийхүү айлдж байна. Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, залм ихэнд түшгэлсэн учраас энэхүү хилэнц нь та нарт гинт агшин зүйрэх өндөр хамныг овоочсон цуурал руугаа адил байх болно гэсэн. 예. 무슨 말을 업신여긴다는 거죠? За юу үл тоосон гэж хэлсэн бэ? 하나님만 의지하라는 거 업신여기는 거예요. Өөрөөр хэлэх юм бол ямар үгийг няцаагаад ирэхлээр бурханд найдаач гэдэг үгийг няцаасан гэсэн үг. 성경대로 해야 된다. Өөр бас өөрөөр чи Библийн дагуу хийх ёстой гэдэг үгийг тийм няцааж ийн гэсэн үг. 신앙 양심을 사용해야 된다. Бас итгэлийнхээ мэс чанараар амьдрах ёстой гэдэг үгийг бас няцааж ийн гэсэн үг. 우리가 기도하고 하자. 모든 일 기도하면서 하자. Гэтэл юу ч гэсэн те аливаач юу ч хийсэн бэ залбираад хийцгээе гэдэг үгийг бас няцааж ийн гэсэн үг. 그런 거 업신여겼어요. Эдгээр өгнүүдийг няцаалаа тэгээд няцааж байгаа учраас гэж хэлсэн. 그래서 이런 죄악은 높은 담에서 벌어진 균열 같다는 겁니다. Тэгэнгүүт эдгээрийг ясгалээрээ тэгээ өндрөөс одоо цуурж байгаа цуурал адил байх болно гэж хэлсэн. 여러분 그 담이 이렇게 금이 가가지고 이렇게 언제 무너질지 모르는 그런 담 있잖아요. Цуурал гэдэг зүйлийг гарлаа гэх чинь тэр хизээ сөрөнгөд мэддэхгүй те. 얼마나 위험합니까? Тэр хэцнээ аюултай байх те. 아이들 그런 위험한 담 밑에서 놀고 이러면 어떻게 되는 거예요? Бид нэр ингээд магадгүй тийм цуурсан юмны дараа хүүхдүүд тоглож ивэл яах вэ? Хэрвээ 순식간에 갑자기 무너진다는 거예요. 파괴된다는 거예요. тэр ингээд хизээ уухыг мэдхгүй байх те. Хүүхдүүд тоглож байгаа нэг л гинт нурчвал яах вэ? 하나님 의지하지 않으면 누구든지 예외 없이 순식간에 갑자기 망해요. Тэгээ бурханд найдвар тавихгүй хүмүүс хинч вэ? Тэг төлөвлөгдөөгүй байтал гинт ингээд зүгээр агшин нурдаг. 목사들도 마찬가지입니다. 목사들도 하나님 의지하지 않고 하면 순식간에 망해요. Тэгээ пасторууд ч гэсэн ялгаа байхгүй. Бурханд найдвар тавигдахгүй байвал нэг л гинтхэн ингэж нурах болдог. 목사들은 하나님 의지하는 거 아닙니까? Ер нь бол пасторууд тэгвэл тэгээ пастор гэдэг хүмүүс чинь хандаа найддаг штэ тий гэж ярьдаг. 하나님 의지하지 않는 목사들 많습니다. Гэтэ яг үнэндээ харах юм бол бурханд найдвар тавьдаггүй хэрнээ пастор гэдэг хүмүүс ч байдаг. 아마 몽골에도 많이 있을 거예요. Монголд ч гэсэн бас тий цөөнгүй байгаа. 14절에 토기장이가 그릇을 깨뜨림 같이 내가 파괴할 것이다. 그렇게 말씀하셨습니다. За 14-ийг харах юм бол тэгсэн тий. Ваарчин хайр нэргүй хагархаага буталдаг шиг би тэдний бутлаа гэж хэлсэн. 토기장이가 그릇을 만들었는데 자기 마음에 들지 않아요. 그래서 다 깨부수는 겁니다. Тэгээ одоо жишээл ваарчин ингээ ваар хийж байгаа тий. Тэгсэн чинь хийсэн ваар нь сэтгэлд нийцэхгүй байл яах вэ? Шууд бүгдийг бутлаад дахиад өөрөө хийх гэж оролдоно. 또 어디다 쓰겠어요? 마음에 들지 않는 그릇 어디다 쓰죠? Тэгээ сэтгэлдээ одоо таалагдахгүй байгаа зүйл тэр зүйл хийлэг тэрийг хаана хэвлэх вэ? 그건 아궁이에 있는 불도 담아내지 못하고 웅덩이에 있는 물도 뜨지 못할 것이다 그러셨습니다. Тэгээ бурхан тэгээ тэрийг яг л таалагдахгүй байгаа зүйлийг бутлна гэсэн тийм. Тэгээ тэрхлээр тэр дотор галч хийх боломжгүй, ус чих боломжгүй болгоно гэсэн.
자, 15절 좀 읽어주세요. За 15 дугаар ишлэгийг уншийе. 예. Израилийн ариун нэгэн эзэн бурхан айлдахдаа гэмшил ба амар тайван дунд та нар аврагдах болно. Үнэн ч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн гэлээ. Гэвч та нар хүсээгүй. Амен. 네. 하나님께서 너희가 회개하고 조용히 있어야 구원을 받을 것이며 잠잠하고 신뢰하여야 힘을 얻을 것이다 말씀하셨습니다. Эзэн бурхан тэднэр лөө хандаад хэлсэндээ та нар гэмшиж тайван байх үед байвал аврагдана. Харин итгэж чимээгүй байвал хүчийг олно гэж хэлсэн. 첫째가 뭐죠? Эхнийх нь юу гэсэн бэ? 회개. Эхлээд гэмш гэсэн тийм. 하나님께 날마다 회개하고 기도할 때마다 우리가 회개해야 됩니다. Бид нэр эзэн бурхан руугаа хандаад түүний нэрээр дуу туулахандаа гэмшилтэй байх хэрэгтэй. 두 번째가 뭔가요? Хоёр дахь нь юу гэсэн бэ? 조용히 있어야 돼요. Чимээгүй бай гэсэн. 입을 꽉 다물어야 돼요. Баста хэлээ хазах хэрэгтэй. Тэгээ хэлээ хазах чимээгүй байх хэрэгтэй. 뭐 이 사람 만나가서 또 어떻게 하면 좋겠습니까? 또 저 사람 만나가 저 사람 찾아가서 또 어떻게 하면 좋겠습니까? 그렇게 하면 안 돼요. Энэ хүнтэй ч уулзаал те яавал тэр хүнтэй ч уулзаал ингүүл дээрүү гэд ингээд битээ байгаарэ гэсэн. 출애굽기 14장 13절에 보면 모세가 Тэгтэл 14-ийн 13 дээр харах юм бол 모세가 이스라엘 백성들에게 말하죠. Мосе хэлсэн байдаг. Израильчуудад 홍해 앞에서 그랬죠. улаан тэнгисийн өмнө зогссон байгаа үедээ те. 아니 좀 가만히 좀 있으라는 거. 조용히 가만히 좀 있으라는 거예요. Тэгээ юу гэсэн чирээ чимээгүй байжээ гэж хэлээ. 두려워하지 말고 좀 가만히 좀 기다리고 있으라고. 여기서 읽을까요, 목사님? 네, 읽어주세요. 네. За би гэтэл 14-13 уншия. Мосе ард түмэнд бүү ай бат цогсож эзний чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа Египтчүүдийг та нар дахин хизээж харахгүй гэсэн. 네. 기도했잖아요. Залбирсан шүү дээ, тийм бид нар. 우리가 기도하는 거 하나님 들으세요? 못 들으세요? залбирах бурхан сонсдог тийм. Босоо залбирахд яасан бол 하나님께서 우리에게 야, 네가 기도했는데 내가 깜빡 네 기도를 못 들었다. 다시 한번 기도해라. 그러신 적 있으세요? та залбирах үед тийм бурхан танд тийм би чиний залбиралыг таг мартчих чи дахиад залбирчих уу гэж хэлсэн удаа байна уу? 하나님은 우리 기도를 다 들으세요. Бидний бурхан бидний гуйлтуудыг бүгдийг сонсдог. 그리고 다 알고 계세요. Тэгээ бас тэр бүгдийг нь мэдж байгаа. 출애굽기 3장 7절에 보면 하나님께서 말씀하셨잖아요. Гэтэл намны бас 3-ын 7 үзэх юм хийсэн бас тийч хэлсэн байдаг. 내가 이집트에 있는 내 백성의 고통을 분명히 보았다 그러셨죠. Эзэн хэлсэнтэй би Египтэд байгаа өөрийнхөө ард түмний зовлон би хангалттай харж байгаа гэж хэлсэн байдаг. 아멘. 감독자로 인해서 부르짖고 있는 걸 내가 다 듣고 있다. Тэгээ тэднийг тэднийг одоо бүгдийг сонсож байгаа хэлсэн хашгираа нэг нь тавлуудаас нь болсон тэрний хашгираа нэг. 얼마나 고생이 많은지 다 알고 있다. Тэд нэр хичнээн их зовж байгааг би мэдж байна гэж хэлсэн. 다 알고 계세요. Бидний бурхан бүгдийг мэддэг.
조용히 있어야 됩니다. За харин бид нар юу гэжтэй чимээгүй байх хэрэгтэй. 에스겔 선지자는 그발 강가에 가가지고 에스겔 3장에 보면 Мгм. 에스겔 3장 15절 Мгм. Изекэл 3:15-ыг харах юм бол 누가 한번 읽어보시겠어요? за хин нэг уншчих үү манайхаа. Изекэл 3:15 дээр 자, 찾으시면 읽으세요. олсон юм байна манайхаа. Би унших уу? Чи ойлгүй. Нэмээд бодсон болчих. 아니요. За би унших уу? 3:15. Тэгээ Изекэл 3:15. Аха. Тэгээд би Тель-Авив дэх Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд рүү ирж амьдран сууж байсан газарт нь дунд нь 7 хоног цочирдож хөссөн байдалтай суув. 네. 그발 강가에 사는 데라비 포로들이 있는데요. Энэ дээр болохоор ч харах юм бол тэр Хибар голын ирэг дээр одоо цөлөгсөд байж байгаа тийм. 이스라엘 백성, 유다 백성들이 그 바빌로니아에 포로 잡혀가가지고 살던 지역이 이 데라비 그발 강가입니다. Одоо энэ дээр хин ямар цөлөгсөд байгаа гэхээр Израилийн ард түмэн байгаа гэж. Тэд Израилийн одоо Вавилоныг цөлсөн цөлөгсөд болохоор тэд нар энэ Тел Авивийн Хибар голын ойролцоо буюу тэнд амьдардаг байсан хүмүүс. Тэнцээ амьдарч байсан. 에스겔이 거기 가가지고 놀란 채로 7일 동안 조용히 기도했습니다. Изекэл тийш очсон гэх очоод гайхсан гэж гайхаад цочирдсан байдалтайгаар 7 хоногийн турш залбирсан гэсэн. 자, 그 다음에 세 번째는 뭐냐? 잠잠하고 신뢰하라는 거예요, 하나님을. За тэгээ Исая 30:15 дээр хэлхийг харах юм бол гурав дахь нь юу гэсэн бэ гэхээр итгэл чимээгүй байгаарэ гэсэн тийм. Итгэж найдаад чимээгүй байх хэрэгтэй гэсэн. 여기서 잠잠하라고 하는 것은 원망 불평하지 말라는 거예요. Энэ дээр хэлж байгаа чимээгүй гэдэг утга нь болохоор чинь одоо дотроо гомдлохгүй байгаарэ гэсэн үг. 이건 누구 때문에 이렇게 된 겁니다. Юу гэдэг дотроо тэрнээс болоод ингэчлээ. 이건 누가 책임져야 되는 겁니다. Энийг одоо тэр хариуцах ёстой гэдэг ч юм уу те. 원망 불평하시면 안 됩니다. Тэгээ одоо үгүй дотроо тайван бас байгаад гомдлоод бус руу бурууч хийж болохгүй. 하나님을 신뢰해야 하나님께서 힘을 주신다 그러셨어요. Тэгээ эзэн бурхандаа итгэн найдах үед эзэн бурхан өөрөө хүчийг өгнө гэж хэлсэн. 그런데 이스라엘 백성들은 어떻게 말했다는 거죠? Гэхдээ эзэн ингэж хэлсэн те 15 дээр тэгсэн чинь тэд нар яасан гэсэн бэ? 아, 이거 싫다는 거예요. Тэгээ 15 сүүлийг авах юм бол та нар тэд нар хүсээгүй гэж хэлсэн энийг. 아, 우리는 그렇게 하고 싶지 않다. Бид нар ингэмээргүй байна гэж ингэж хэлсэн. 아닙니다. 우리는 말을 타고 도망갈 것입니다. Тэг үслээр үгүй бид нар мориор зүхтнаа гэж хэлсэн 16 дээр. 우리는 빠른 말을 타고 달아나겠습니다. Бид нар өстө хурдан гүлгээр дахин гэж хэлж байгаа. 여기 뭐 몽골 말이 여기 있었는가 보네요. Энд Монгол морь байсан юм шиг байна. 어디로 달아난다는 거예요? Тэднэрт бол хаашаа зүхтна гэж юм болоо. 이집트로 달아나겠다는 겁니다. 이집트로. Тэд нар Египт рүү зүхтна гэсэн. 근데 문제는 뭐죠? Асуудал нь юу вэ? 칼이 우리보다 앞에 가요. 나보다 앞에 가요. Бид нар бодож үзэх юм бол бид юу гэхээр одоо илт
тэ илд биднээс өмнө явдаг. 하나님의 징계가 나보다 더 빨리 가요. Өөрөөр хэлэх юм бол энийг юутай зөвлөх гэж нэлэхээр Бурхны шийтгэл надаас хурдан явдаг. 너희를 뒤쫓는 자들도 너만큼 빠르다는 거예요. За энэ дэр гэсэн тэ одоо тийм чис та нарыг мөрдөгчд нь хурдан байх болно бод та нараас илүү хурдан явна гэж хэлсэн. 도망간다고 해결되는 거 아닙니다. Тэгээд тэд нэр зүгтаалаа гэдэг бүх юм шийдэгдэхгүй. 하나님께서 내게 시키시는 거 있잖아요. 나한테 시키시는 거 있잖아요. Тэгээд бидний Бурханы харах юм бол тэ Бурхан нас хүнд ингээд даалгасан зүйл гэж байдаг. 자기가 알아요. Тэгээд тэрийг хүн өөр мэддэг. 이거 하나님이 이건 나한테 하라 그러시는 거구나. Энэ Бурхан надад энийг хийх гэж байгаа мэнэ гэдэг мэддэг хүн өөрөө. 하나님 이건 내게 이거 시키시는 거구나. 이거 나한테 하라 그러시는 거구나. Бурхан надад энийг одоо даалгавар болгож өгч байгаа юм биш үү? Үүрэг болгосон юм биш үү гэж мэддэг. 근데 전혀 모른 척하고 달아나요. Гэтэ хүн яадаг гэхээр огт мэдээгүй царайлаад ингээд гүрийгээ явааддаг. 어디로 달아날 수 있습니까? Тэгээд хааш зүхтаа гэж бодох уу? 몽고는 땅이 넓으니까 달아날 곳이 많이 있을까요? Гэтэ Монголын хувьд одоо өргөн удам нутагтай юм чинь тэгээд зүхтаа чадна гэж бодож байна уу? Аль нэг тийш нэ? 어디로 달아나면 못 찾을까요? Бид нар өргөн нутгийнхаа хаашаана давхивал Бурханд олдох бол 저 어디 고비로 달아나면은 못 찾을까요, 사람들이? говь руу ингээд давхивал яах вэ? Хүмүүс олохгүй байх гэж бодож байна уу? Алтай таан богдох. 하나님 손바닥에 있다 그랬어요. Тий. Яг үнэндээ бүх зүйл Бурханы алхан дээр байдаг. 하나님 의지하지 않고 이렇게 바로 하지 않게 되면 17절에 있는 것처럼 한 사람이 위협을 해도 1000명이 도망가고 5명이 위협하면 너희 모두가 도망갈 것이다 그러셨어요. За тэгэхдээ бид нар Бурханд итгэн найдахгүйгээр тийм өөрийнхөө явах үед 17-гийн сүүл дээр гарч байгаа шиг болно гэсэн. Нэг хүн сүрдүүлэхэд 1000 зүхтаа. Тийм 5 хүний цаанал хэлээр та нар бүгд зүхтах болно гэж хэлсэн. 왜 달아나는 거죠? Яагаад зүхтна гэсэн болов? 무서우니까, 두려우니까 달아나는 겁니다. Тэгээд бид нэр яагаад тэлээрээ хүмүүсийн зүрхэнд нэг айдас байх байгаа учраас зүхтна гэж хэлж байна. 남아있는 사람은 산꼭대기에 깃대와 같이 언덕 위의 깃발처럼 외롭고 쓸쓸해질 것이다 말씀하셨어요. За тэгээд зүхтах хүмүүс нь зүхтна, харин үлдэх хүмүүс нь яах вэ гэсэн чинь үлдэх хүмүүс нь 17-гийн эхний хэсэг дээр байгаачлан тийм уулын орой дээрх тугны иш шиг тийм ингэж болоод ганцаардаж бас айхална гэж хэлсэн. 반대로 믿음으로 하면 어떻게 될까요? Тэгвэл эсвэргээрээ итгэлээр одоо алхах юм бол ямар болох вэ? 여호수아 23장 10절에 보면 За Йошуа 말씀하셨어요. 13-ийн 10 харвал 여호수아 23장 10절 오광지 За 시청원이 Йошуа 읽어주시겠어요? Нэ Йошуа 23-ийн 10-ыг хэдүүлээ харъя. За би эндээс дуудаж өгье. Йошуа 23-ийн 10. 오광지 씨 좀 읽어주시겠어요? 네. 네. За би уншиж өгье. Йошуа 23-10 дээр та нарын бурхан эзэн та нарт амласан ёс зуруу та нарын төлөө тулалддаг нэгэн тул танай нэг хүн 1000 хүнийг хөөж чаддаг. 아멘. 하나님이 함께 하시면 한 사람이 몇 명이
이길 수 있다는 거죠? За энэ дээр харах юм бол гэсэндээ хэрвээ бурхан тантай хамт байх юм бол нэг хүн чинь хэдийг хөөрнө гэсэн бэ? 한 사람이 1000명 이길 수 있다는 거예요. За нэг хүн бол нэг хүнээр чи 1000 хүнийг ялч чадна гэж хэлсэн. 두 명이면 몇 명이 이길 수 있는 거죠? 두 명이면? Тэгвэл хэрвээ 2 хүн байна гэж бодвол хэдэн хүнийг ялна гэсэн үг үү? 2000명? 2000 гэж 2 хүн гэж бодож байна уу? 2000 хүн гэж бодож байна уу? 아니에요. Биш. 신명기 32장에 보면은 За дэд хууль 32-ыг үзэх юм бол 신명기 32장 30절 32-ын 30-ыг харъя. Дэд хууль 32-ын 30. 거기도 좀 읽어주시겠어요? 네. Тэдний хад тэднийг худалдааг үсэн бол эзэн тэднийг гаргаж өгөөхүйсэн бол яахын нэг нь 1000-ыг хөөж хоёр нь төмийг зүгтаалгах вэ. Амен. 두 사람이 몇 명 이길 수 있는 거죠? За энэ дээр харах юм бол 2 хүн хэдийг ялна гэсэн бэ? 두 사람은 10,000명입니다. 2 хүн 10,000. Төм гэдэг чинь монголоор 10,000 шүү дээ, тий? 한 사람은 1000명, 두 사람은 10,000명. Тэгээ нэг хүн бол 1000, 2 хүн бол 10,000. Арт талд нь шууд нэг тэг нэмээд явчихчинь, тий? 두 사람이 합심해서 기도하면 어떻게 되죠? Тэгвэл 2 хүн хамтдаа нийлээд залбируул яана гэж бодож байна. 예수님께서 뭐라 그러셨습니까? Эзэн юу гэж хэлсэн бэлээ эзэн Иесус? 내가 거기 함께 해주겠다. Эзэн Иесус хэрвээ чи хоёулаа түнэс тийш явал би хамт байя гэж хэлсэн. 두 사람이 함께 기도하는 곳이 교회예요, 교회. Тэгээд 2 хүн хамтдаа залбирдаг газар гэвэл чуулганы гэлж. 남편과 아내가 기도해요. Эхнэр ба нөхөртэй хамтдаа залбирах. 성도들이 모여서 기도해요. Тэгээд чуулганы итгэгч нар хамтдаа цуглаад залбирах. 그건 만사 형통이에요. Энэ ингээд тий өөр 모든 게 다 잘 되는 겁니다. тэгээд эзэн тэгээд ингэж залбирахад их зүйлийг гүйцэлдүүлнэ. 그런데 하나님 의지하면 될 걸. 하나님 의지하지 않고 그러면 모든 일이 다 어려워지게 되는 겁니다. Гэтэ уул нь бол бурханд итгэн найдах юм бол ингээд бүх зүйл болчих юм байгаа даа. Гэхдээ харин итгэн найдахгүй байгаа учраас асуудлууд үүсэж байна тийм. 근데 하나님께서는 기다려 주신대요. 돌아오길 기다려 주신대요. Гэтэ бидний бурхан бол үргэлж хүлээдэг бурхан байна. 18절에 말씀하셨죠? 18 дээр ишлэг харуул 30-18 харуул. 그러나 여호와께서 너희에게 은혜를 베풀려고 기다리신다 그러셨습니다. Эзэн та нарт нэгүүлсэнгүй хандан хүлээж байна гэж хэлсэн. 긍휼을 베풀기 위해서 일어나신다 그러셨습니다. Бас юу гэсэлэрэ тэрээр та нарт өршөөл үзүүлэн өндөрт хүлээж байна гэж хэлсэн. 여호와께서 공의의 하나님이시기 때문이다 그랬습니다. Яагаад гэвэл бурхан бол шудраг усны бурхан шүү дээ гэж хэлсэн. 그분을 기다리는 자는 모두 복이 있다 그랬습니다. Эзний нэгүүлсийг хүлээж байгаа нэг хүмүүст бүгдэнд нь ёроол байх болно гэж хэлж өгсөн. 기다리는 사람은 누군가요? Тэгвэл бүлээгч хүн гэж хэлж байгаа хэн болоо? 이사야 40장 30절에 기다리는 사람이 있죠. Исая 30 Исая 40-30-ыг авах юм бол тэрэн дээр гарч. 이사야 40장 30절. Исая 40-30-ыг харъя. 기다리는 사람은 누군가? 그 29절부터 31절까지 누가 읽어보시겠어요? 40장 29절부터 31절. 네. Манайхна нэгэн штэ Исая номны 40-ийн 29-оос 31-ийг уншиж өгөө.
기다리는 사람이 누군가? Тэгвэл хүлээж байгаа хүмүүс гэж хэнийг хэлж байгаа вэ? Исая 40 Исая 40 29-с 31. За тэр эцэж ядарсанд тэнхээ өгч чадал барагдсанд нь хүч нэмдэг. Залуусч эцэд төлдөн эдэрх залууч бүдэрдэг. Харин эзэнт найдагчд хүчээ сэлбэн тэд бүргэд мэт жигүүр дээрээ халин хүлээч өл төлд нь алтлаж ицсэн. 아멘. 기다리는 사람은 여호와를 바라는 사람입니다. За хүлээгч гэдэг нь болохоор эзнийг хүсэмжлэгч хүнийг хэлж байгаа гэсэн. 기도하는 사람을 말해요. Залбирдаг хүнийг хэлдэг. 이 사람은 기도하는 사람입니다. За тэгээ залбирдаг хүн гэсэн үг. 그 사람에게 뭘 주신다 그랬죠? Тэр хүнд бурхан юу өгнө гэсэн бэ? 새 힘을 주신다. 새 힘. Шинэ хүчийг өгнө гэж хэлсэн. 이 하나님이 주시는 능력을 말해요. Өөрөөр хэлбэл бурханы өгдөг чадрыг хэлж байна тийм. Хүчийг сэлбэж өгнө гэсэн бурхан. 아멘. 세상이 주는 것은 사람을 힘들게 해요. 지치게 해요. Дэлхийгээс өгөгдөж байгаа хүнд өгөгдөх зүйлсүүд хүмүүсийг ядраадаг, сулдуулдаг. 스트레스를 많이 받아요. Стресс ч гэсэн их өгдөг. 근데 하나님이 주시는 것은 스트레스 없습니다. Гэтэ бидний бурханаас танд өгөгдөж байгаа зүйл харин стресс байдаг. 이거는 불면증 없습니다. За тэр нь бас яг хэрэг нэг тийм тайван бос тийм хэцүү байдал оруулдаг. 우울증 같은 거 없어요. Ямар нэгэн сэтгэл готролч юм уу тийм зүйлрээ оруулахгүй. 여호와를 바라보는 사람에게 하나님이 뭘 주신다고요? Эзэн бурханыг ширтэн хайж байгаа нэгэнд бурхан юу өгнө гэсэн бэ? 새 힘을 주신다. Тэрээр түүний хүчийг нь сэлбэж өгнө гэж хэлсэн. Шинэ хүчийг өгнө гэсэн. 다 이길 수 있어요. Тэгэхээр тэгэх юм бол тэр бүгдийг ялж чадна гэсэн үг шүү дээ, тийм. 다 감당하고 남을 수 있어요. Тэгэхээр бүгдийг нь дийлээд бүгдийг нь зохицуулаад хүч дахиад үлдэнэ гэж хэлсэн тэр хүнд. 이 사람이 여호와를 기다리는 사람이고 복 있는 사람이에요. Тэгэхээр энэ хүн бол эзнийг хүлээдэг хүн бөгөөд түүнд ёроол байгаа. Амен. 그래서 이제 19절에 보니까 하나님께서 회복시켜 주시겠다고 말씀하시는 겁니다. За хэдүүлээ одоо Исаяд 30-ын 19 руу дахин очиж байна. Энэ дээр харах юм бол эзэн дахин Израильчуудыг сэргээж өгнө гэж хэлсэн. 백성이 시온 곧 예루살렘에 거하게 될 것이며 내가 다시는 울지 않을 것이다. 주께서 너의 부르짖는 소리에 내게 은혜를 베푸시고 그 소리를 들으실 때에 내게 응답하실 것이다. 그러셨습니다. За 19-д гэсэн тийм ээ. Одоо Израиль тэднэр дахин Иерусалимд оршин суух болно. Тэдний дахиад Сион гэж хэлэх болно гэсэн. Тэгээд тэд дахиж уйлахгүй. Тэгээд бурхан тэдний уйлах дуунаар тэдний нэгүүлсэнгөө хандаж тэгээд тэдний үгийг сонсгоцоо би хариу өгөх болно гэж хэлсэн. 회개하고 돌아오는 거죠? Өөрөөр хэлбэл тэднэр яг хэлээр гэмшэд эргээд ирсэн учраас ингэж байгаа гэсэн үг шүү дээ, тийм. ийм болно. 20절에 그러셨죠. 20절에 주께서 내게 조금 그 스피커 소리 좀 줄여 보시겠어요? 누구? 예. 오왕재 사모님 그 소리 좀 줄여 보세요. 네. 네. 그 소리가 이렇게 들어가 가지고 이렇게 하우링이 일어나네요. 제 소리 잘 들리시죠? 네네. 네. 잘 들리고 있습니다. 네네네. 너무 크게 해놓으니까, 네. 하나님께서 내게 환난의 빵과 고난의 물을 주셨다는 거예요. За тэгээ 21 цаашаа харах юм бол хэдийгээр эзэн тэдгээр одоо өөрийнхөө үндэстэнд тийм ээ шаналлын талхыг өгсөн тий
чангалангийн усыг уулгасан боловч гэж хэлсэн. 환란의 빵, 고난의 물을 먹어본 적 있나요, 우리가? Та бас эзнээс тэгвэл тийм талах ийм усыг авч ирсэн удаа байгаа юу? 이사야 48장 10절에 보면 Исая 48-ын 10-ыг харах юм бол 거기 한번 읽어주시겠어요? 네. За 48장 Исая 10절. За Исая 48-ын 10-ыг уншиж байна. Үзэгтэн мөнгө шиг биш би чамайг цэвэршүүлсэн чамайг зовлон зүдгүүрийн зуухан дотор би сонгосон. 고난의 풀무가 나옵니다. 고난의 풀무. Энэ дээр харах юм бол зовлон зүдгүүрийн зуух гэж орж байгаа. 하나님께서 하나님의 교회나 성도를 이 고난의 풀무에 집어넣으실 때가 있어요. Эзэн бурхан өөрийнхөө арт түмнийг өөрийнхөө хүмүүсийг зүлтгүүрийн зуухан дотор хийх тохиолдол байдаг. 왜 고난의 풀무에다 집어넣었을까요? Яагаад ямар үед ингэж хийдэг болов? 환란의 빵, 고난의 물. Бас энэ 20 30 дээр гарсан тийм ээ. Зовлонгийн талах тий шаналлын ус гэж хэлсэн. 교만해져서 그래요. Тэг ямар үед тэгвэл хүмүүс эдгээрийг авдаг вэ? Тэгэхээр бардам болоод ирэхлээрээ 교만해지면 하나님을 의지하지 않아요. хүн бардамнаад ирэхлээрээ бурханд итгэж найдахаа болчтой. 하나님 배신해요. Тэгээ бүр бурхныг одоо бурхнаас нүрэ буруулж эхэлдэг. 우리 사람 배신하는 건 어떻습니까, 여러분? Бид нэр хүн магадгүй танаас нүрэ буруулвал танд ямар санагддаг вэ? 사람도 배신하면 안 됩니다. Тэгээ хүнийг ч гэсэндээ бид нар бас өөртөө мөн хүнийг ч гэсэн хүнээс нүур буруулж бас болохгүй. 예수 믿기 전에 믿음 없을 때는 우리가 잘 몰랐지만 이제 예수 믿고 믿음으로 살 때는 사람 배신하는 거 아닙니다. Магадгүй Христийг мэдхгүй, тэгээ Библийг мэдхгүй, эзнийг мэдхгүй байх үедээ хүмүүст тийм зан гаргадаг байсан байж болох юм. Гэхдээ мэдснээс хооштой тийм зан гэж байж болохгүй. 고난의 풀무 속에 들어가면 어떻게 되죠? Хүн хэрвээ зовлонгийн тэр зууханд орвол ямар болох вэ? 다 녹아내립니다. Тэгээ хүн яадаг лээрээ хайлдаг. Хайлаад доошо буудаг. 교만한 것 녹아내립니다. Тэгээ тэр нөгөө өндөр босцсон бардам байдлууд нь хайлаа доошо буудаг. 자존심도 녹아내립니다. Тэгээ өөртөө итгэл те өөрийгөө төвлөрсөн байдлуу доошлдог. 자기가 하려고 하는 것도 다 녹아내립니다. Тэгээ би өөрөө хийгээд бодсон өөрийгөө төв талсан бодлууд ингэ доошлдог. 전부에 의지 없어서 손 들고 옵니다. Тэгээ бүр ингээд яах ч аргагүй найдах зүйлөө бодоод тэгэхээр сүлдө гараа өргөдөг. 고난의 풀무에 들어간다고 해서 다 끝장나는 거 아니에요. Тэр уур хилэнгийн те цууханд орно гэдэг бол те зүгээр л те бүх юм ингээд бүх юм орхигддаг, хаягддаг. 하나님께서 좋은 선생님을 보내주신대요. 20절에 보니까. За тэг 20 дугаар ишлэгийг харах юм бол бурхан маш нэгэн сайн багшийг яа гэсэн бэ? Илгээж өгсөн те. 너의 스승께서는 더 이상 자기를 숨기지 않으실 것이니 내 눈이 직접 내 스승을 보게 될 것이다. 그러셨습니다. За юу гэсэлэр би цаашид те өөрийгөө нуухгүй гэсэн. Тэгээ та нар багшаагаа өөрсдийнхөө нүдээр шууд ингээ харах болно гэж хэлсэн. Тэр 세계 최고의 스승이 있습니다. энд хамгийн сайн багш гэж гарч байгаа те. 누구시죠? Тэр хэн бэ? 예수님이십니다. Эзэн Иесусыг хэлж байгаа. 메시아, Месиа. 그리스도, За Христ те. 우리에게 영원한
최고의 선생님을 보내주세요. Биднэрт мөнхөд ингээ хамт байх тэг хамгийн одоо мундаг тэр багшийг илгээж өгнөсөн. 그래서 우리가 21절에 보니까 왼쪽으로나 오른쪽으로 이렇게 치우치려고 하면 뒤에서 소리가 나는 겁니다. Тэг бид нэрийг 21 харуулт гэсэнтэй тийм учраас сайн багш байх учраас бид нэр баруун тишээ ч юм уу зүүн тишээ ч юм уу эргэх юм бол араас яа гэсэн бэ? Ингээд заавар л гэсэн тий дуугар хол гэсэн дуу гарна. 뒤에서 누가 막 소리 질러요. Араас ч ингээд дуудана. 야, 이것이 길이니 너희는 그곳으로 가라. Одоо юу гэдэг те энэ зам бишээ та нар тийш нь яваач гэдэг хэлэх болно гэсэн. 아니, 왜 뒤에서 소리를 지르십니까? За аль талаас тэгвэл сонсогдно гэсэн бэ? 계시록 1장 10절에서도 하나님이 뒤에서 말씀하세요. Игчлэлт номын 1-ийн 10 дээр бас байж байгаа. Эзэн бүхэн 10-аас ингэ хэлдэг гэсэн. 여러분도 뒤에서 하나님 말씀하세요? Танд бас тэгэж хэлдэг үү? Танд бас араас нь хэлдэг үү? Эзэн бурхан хэлэхдээ. 아니, 왜 앞에서 말씀하시면 되는데 왜 하필 뒤에서 말씀하십니까? Гэтэ тэгвэл хэрэг эзэн хэн тийш хэлдэг гэвэл таны урдаас ингэ хэлж болно. Яагаад заавал ардаас хэлнэ гэж юм болов? 하나님은 항상 그 자리에 계세요. Бидний бурхан үргэлж яг өөрийнх нэг л байрандаа байж байгаа бурхан. 내가 세상으로 돌아섰기 때문에 그래요. Яагаад тэгвэл таны ард юм шиг сонсогдоод байна гэхээр би нуруугаа эргүүлээд тэгээд дэлхий рүү харсан байгаа учраас ард сонсогдож гэсэн. 우리가 세상으로 돌아서고 물질로 돌아서고 하나님 배반했기 때문에 우리는 지금 세상을 바라보고 있는 겁니다. 나는 세상을 지금 바라보고 있는 거예요. Бид нэр өөрсдөө энэ дэлхийг, эд баялагийг тэ хараад эзэн рүү нуруугаа харуулсан байгаа учраас ард сонсогдож байгаа гэсэн. 하나님의 음성이 다 뒤에서 들리는 거예요. 뒤에서. Тэгээд эзний дуу ардаас сонсогдно гэж хэлсэн тэ ардаас гэж хэлсэн. 누가 잘못한 겁니까? Тэгвэл одоо ингээ арах юм бол хэн нь буруу байрлал зогссон байна гэсэн үг. 그럼 하나님께서 우리를 책망하시고 우리를 내버리실만 한데 버리지 않으세요. Тэгээд бидний бурхан биднийг зэмлээж тэ ингээд одоо орхин гэдэг чинь тэр ингээ орхихгүй байдаг. 환난의 빵, 고난의 물을 주세요. Тэрээр биднээс яадаг гэхээр тэр шаналлын талхыг тэр зовлонгийн усыг өгдөг. 또 고난의 풀무 속으로 우리를 집어넣으세요. Тэгээ бас бидний зовлонг ингээд 100% бас ингээ хийх тохиолдол байдаг. 온유하고 겸손하게 만드세요. Тэгээд яадаг гэхээр биднийг дүлгөөн, даруй байдал руу хүмүүсээр ингээд өөрчилж өгдөг. 그 섬기던 우상들 있잖아요. 우상들. Тэгээ хүн болгонд ингээд үйлчилдэг. Тэгээ дагдаг юм шүтэнүүд гэж байгаа тий. Шүтэнүүд байдаг. 은으로 부어 만든 우상, 금을 입힌 우상, Мөнгөөр хийсэн, алтаар хийсэн, тий алтаар бүрсэн ийм 그 다 шүтэнүүд байгаа. 다 이제 집어 던집니다. 다 갖다 버려요. Тэгээ тэднийг нь яадаг гэхээр бүгдийг хайдаг, хаюулдаг. 던지면서 뭐라고 말하죠? 나가라. Хаюулдаг юм гэдэг. 나가 필요 없어. 다 나가라. 그러면서 던져버린다는 거예요. Тэгээ яадаг гэхээр тэдгээр эднэр хэрэггүй бүгдийг гаргаж хаяа гэж юм шилдэг. 나는 하나님만 있으면 된다. 너희는 필요 없어. За тэгээ эзэн биднээр ингүүлдэг тий. Тэгээд хүмүүс яадаг гэхээр өөрийнхөө найдаж ирсэн бүх зүйлийг хаяад надад зөвхөн бурхан л хахад болно гэж ингэж хэлэх болдог. 하나님의 음성이 어디서 들려오죠? Эзний дуу одоо хаанаас нь сонсогдож эхэлнэ гэсэн лээ. 우리가 왼쪽으로 치우치고 오른쪽으로 치우칠 때 하나님의 음성은
내 뒤에서 들려온다. 그러셨어요. За тэгээд сая хэлсэн те хүн баруун тишээ эргэсэн ч зүүн тишээ эргэсэн ч вэ араас ч ингэ дугуйх болно гэж хэлсэн. 우리 돌아서 해야겠죠. Гэхдээ бид нэр тийм байдалтай биш харин та эргэж харах хэрэгтэй. 먼저 해야 될 게 뭐라 그랬습니까? 15절에 За 15-ыг харах юм бол юу гэсэн бэ? 회개해야 된다. Хамгийн ихний хийх ёстой зүйл нь гимших ёстой гэсэн. 두 번째가 뭐였습니까? Хоёрдугаарт нь яагаад гэлээ? 조용히 있어야 된다. Чимээгүй байх ёстой гэсэн. 조용히 있으면서 뭐 하죠? Тэгээд чимээгүй байнга юу хийх ёстой вэ? 기도해야죠. 기도. Залбирах ёстой гэсэн. 잠잠하라 그랬죠. Тэгээд бас дуугүй чимээгүй тэр бас яагаад гэсэн те? Бас чимээгүй байхдаа бас яагаад гэсэн блэ? 원망불평하지 말고 Гомдлохгүй те бус руу буруу чихгүй байгаар гэсэн. 낙심하지 말고 Тэгээ бас те найдвар алдахгүй байгаарай гэсэн. 그 다음에 마지막에 뭐였습니까? Тэгээ хамгийн сүүлд нь юу гэлээ? 하나님을 신뢰하는 겁니다. Тэгээ бурханд найдвараа тавиарай гэсэн. 신뢰하는 것은 바라보는 거라 그랬죠. Бурханд найдвараа тавина гэдэг нь болохоор чинь бурханд руу анхаарлаа хандуулаарай, хараагаар өргөөрэй гэсэн үг шүү дээ. 여호와를 기다리는 사람에게 뭘 주신다 그랬습니까? Эзэн бурханыг хүлээгчдэд бурхан юу өгнө гэлээ? 새 힘을 주신다. 새 힘을 주신다. тэр хүний хүчийг зэгтэнэ гэсэн. Шинэ хүчийг өгнө гэсэн. 하나님이 주시는 새 힘을 받아서 모든 것을 잘 감당하는 저희가 되시길 바랍니다. Та ч гэсэн тийм эзнээс ийм байдлууд байснараа эзнээс танд шинэ хүч ирж таныг шинжлэгдэх болтугай. 기도하겠습니다. 아멘. 자, 함께 залбирцгаая. 거룩하신 하나님, 은혜와 사랑을 다시 한번 감사드립니다. Ариун эзэн минь таны нэгүүлсэл болоод таны хайрын төлөө танд талархал өргөе. 뒤에서 나는 하나님의 음성을 잘 듣는 저희가 되게 해주시옵소서. Эзэн минь бидний араас хэлж өгдөг эзний тэр дуу хоолойг бид анхааралтай сонсох туслаач. 속히 하나님께로 돌아가는 저희가 되게 해주시옵소서. Сонсох тоолондоо дуулууртайгаар эзэн бурхан руугаа иргэн ирдэг таны дуулууртай ард түмэн байлгаж өгөөч. 예수님의 이름으로 기도드립니다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. 자, 감사합니다. 네, 수고하셨습니다, 목사님. 네, 감사합니다. 시간 냈습니다. 고맙습니다. 네, 다음 시간에 또 뵙겠습니다. 네. 자, 다른 기체들 없어요, 우대는. 다음 시간에 뵙겠습니다. 자, 이제. 네, 건강하세요. 네. 자, 이룰 나가라, 만나면.